сайхан үзэгчдээ сайн Улаанбаатар нэвтрүүлэг маань хөөрхөн дадлага хаяг дээр контент бүтээгч анх хоёр миний биеэр цааш үргэлжилж байна. За энэ удаагийн дугаараараа би та бүхэндээ бас нэгэн сонирхолтой мэдээллийг бэлтгэсэн байгаа. Тэр маань юу вэ гэхлээр эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн болгоны шунаж дурладаг нэг зүйл бол яалтчгүй үнэртэй ус байгаа. Тэгэхээр бүгдээрээ өнөөдөр үнэртэй усны талаар дэлгэрэнгүй судлахаас гадна үнэртэй усыг хэрхэн зөв хэрэглэх талаар сурч авах нэ. Тэгэхээр та бүхэн маань дэлгэц рүүгээ ойртон суугаарай гэж зөвлөе. За хамгийн түрүүнд үнэртэй усны бүтцийн талаар ярилцгаая. За үнэртэй усыг бүтцийн хувьд ерөнхийдөө 3 ангилж үздэг. Хамгийн түрүүнд топ нот буюу дээд нотагаа энэ нь бол анх цацхад шууд үнэртдэг үнэрнэ гэсэн үг. За дараа нь бол heart note буюу зүрхэн нотагаа. Энэ бол яг үнэртэй усных нь гол үнэрнэ гэсэн үг. За үүний дараагаар bass note буюу сүр нот нагаа. За энэхүү сүр нотны хувьд бол удаан тогтох тэрхүү зүйлсийг нь бол хэлж өгж байгаа гэсэн үг. За дээрэс нь ямар нэгэн байдлаар үнэртүүлэгч гэдэг юм уу эсвэл үнэртэй ус гэдэг юм уу биеийн мис гэдэг юм уу тэдгээрийг бас дотор нь ангилж үздэг байгаа. За одоо энэ хэрвээ та бүхэн маань энэхүү дэлгэцнээс харж байвал төрлүүдийн талаар дэлгэрэнгүй чагсаасан байна. Хамгийн түрүүнд парфюм буюу үнэртэй усны хувьд бол 6-аас 12 цаг буюу хамгийн удаан үнрээ барьдаг хамгийн өтгөн бүтцтэй байгаа. За үүний дараагаар EDF нь бол 4-өөс 8 цаг, EDT бол 2-оос 5 цаг, EDC нь бол 1-ээс 3 цагийн дотор бол ингэж барьж өгдөг гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бид бүхний бие рүүгээ цацаж хэрэглэдэг тэрхүү үнэртэй ус гэх зүйлс маань өөрөө бол хамгийн удаан барьж өгдөг зүйл ахны. Нөгөө талаараа нөгөө биеийн мис гэдэг юм уу эсвэл нөгөө нойлын үнэртүүлэгч цацлага те тэднэр маань бол дийлэнхтэй 4-өөс 8, 3-аас 5, 2-оос 5 гэх мэтчлэн үнрээ бол барьж өгдөг ахны. За дээрэс нь үнэртэй ус нь хэр удаан тогтох нь зөвхөн тэрхүү бүтээгдэхүүнээс гэхээсээ илүүтэйгээр бид бүхний арьс буюу биеийн онцлогоос бас шалтгаалж өгдөг байна. За дээрэс нь үнэртэй усыг үнэрийнх нь ангиллаар нь бас хооронд нь ялгаж авч үздэг. Түүнийг энд харуулсан байна. Хамгийн түрүүнд цэцэгсийн үнэртэй буюу floral байгаа. За энэ нь бол эмэгтэйлэг илүү зөөлхөн мэдрэмжийг төрүүлж өгдөг. Дараа нь модлог буюу woody байгаа. За woody-гийн хувьд бол дулаан дээрэс нь хүчтэй мэдрэмжийг бол төрүүлж өгдөг үнэр байгаа. За дараа нь цэвэр үнэр гэж байгаа. Энэ бол fresh үнэр гэж хэлэгддэг. За энэ нь өөрөө цаанаасаа нэг тийм цоос хэрэглэн те дээрэс нь өдөр тутамдаа хэрэгжилж өгөх тохиромжтой үнэр гэж үздэг. За хамгийн сүүлд нь oriental буюу амтлаг нэлээд жоохон чихэрлэг дийлэн хүмүүс бол жоохон нилуун үнэртэй гэж ярьдаг. За энэ маань өөрөө дийлэнхтэй ванилаас гаргаж авдаг үнэр ахнэ. За мэдээж нөгөө үнэртэй усыг хэрвээ буруу хэрэглэх юм бол гой үнэртэй гэхээсээ илүүтэйгээр хажууд байгаа ойр хавийнхандаа илүү жоохон духгүй мэдрэмж төрүүлэх гээд байдаг. Тэгэхээр та бүхэн маань үнэртэй усыг хэрхэн зөв хэрэглэх талаар бас мэдэж байх нь зүйтэй болов уу гэж үзсний үндсэн дээр хэрхэн зөв хэрэглэх талаар мэдээллийг бас бэлтгэсэн байгаа. За хамгийн түрүүнд бугуй хүзүү чихний ард 15-аас 20 см-ийн зайтайгаар цацаж өгөх хэрэгтэй. Яагаад энэ хэсэгт цацаж өгч байна гэхлээр хамгийн дулаан байдаг хэсэгт цацаж өгж байгаа гэсэн үг. За дээрэс нь тэрхүү хэсэгтээ үнэртэй усаа цацсныхан дараа хооронд нь үрж олдоггүй. Ихэнх хүмүүсийг харах юм бол үнэртэй усаа 2 бугууруугаа цацаад хооронд нь үрээд өгчдөг. Ингэснээрээ үнэрийн бүтц нь эвдрэх аюултай байдаг. За мөн дээрэс нь хувцсныхаа гадна талаас хэрвээ үнэртэй усыг цацж байвал та бас болгоомжтой ах хэрэгтэй. Зарим үнэртэй ус жоохон өнгөтэй байдаг. Хэрвээ таны хувцс руу тэрхүү үнэртэй усыг ойроос цацах юм бол хувцсан дээр тол бүс хэрсэлтэй байдаг. Тэгэхээр аль болох жоохон холоос дээрэс нь биеийнхаа нөгөө түрүүн хэлсэнчлэн дулаан цэг рүүгээ цацаад өгөх юм бол хувцснаас гэхээсээ илүүтэйгээр дулаан цэгээс үнэр илүү их ялгардаг учраас биеийнхээ арьс руу цацхыг илүүд үзээрэй гэж та бүхэндээ зөвлөх нь байна. За мөн дээрэс нь өдөр тутамд хит их биш буюу 2-оос 3 удаа л ерөөсөө шүршгэд бол хангалттай. Бие бүтэн тойруулж өгөөд хэрвээ шүршчих юм бол нөгөө нэг хүмүүсийн яриад байдаг шиг үнэртэй усаа бараг дээрээсээ асахчихсан юм шиг гэдэг шиг хит их толгоо өвдөгч гэдэг юм уу эвгүй мэдрэмжийг төрүүлэх хэрэгсэлтэй учраас 2-оос 3 шүршилт яг дулаан цэгтээ шүршиж өгөх нь хамгийн таатай, хамгийн зөв сонголт гэж ойлгож болох нэ. За тэгэхээр та бүхэн маань энэ удаагийн дугаараар маань өөртөө байгаа үнэртэй усыг өнөөдрийг хүртэл хэрвээ яг аль хэсэг рүүгээ цацвал илүү сайн үнрээ барьдаг юм бэ? Дээрэс нь яг үнэртэй усыг хэрхэн хэрэглэх юм бэ гэдэг талаар мэдгүй байсан бол мэдэж авсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд өнөөдрийн маань дугаар энэ хүрээд өндөрлөж байна гэсэн хэдий ч сайн Улаанбаатар нэвтрүүлэг маань цааш үргэлжилж байгаа. Нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Баярлалаа. Баяртай.